таних диаметрийг олж сурах. Тойрог ба дугуй гэж юу вэ? За энэ ямар дүрс хэллээ хүүхдүүд ээ? Тойрог. Нэг цэгээс ижил зайд орших цэгүүдийн олонлыг тойрог гэнэ. За энэ ямар дүрс хэллээ хүүхдүүд ээ? Дугуй дүрс. За тойрогоор хүрээлэгдсэн хавтгайн хэсгийг дугуй гэнэ. За тойргийн радиус ба диаметрийг тэмдэглээд бүгдээрээ харцгаая хүүхдүүд. За энэ ямар дүрс хэлээ? Тойрог. За багш нь тойргийн төв цэгийг тэмдэглэсэн байна. За тойргийн төв цэгийг дайрсан хөвчийг диаметр гэнэ. За тойргоос төв цэг рүү холбосон хэрчмийг радиус гэнэ. За диаметрийг том D үсгээр тэмдэглэнэ. Радиусыг жижиг R үсгээр тэмдэглэнэ. Тойргийн төвийг тойргийн цэгтэй холбосон хэрчмийг радиус гэнэ. Тойргийн диаметрийг олохдоо радиусыг 2 дахин үржүүлж олно. D тэнцүү R үржих нь 2 гэсэн томьёогоор диаметрийг олох нь. За тойргийн диаметрийг бүгдээрээ олцгоё. За тойрог дүрс. За тойргийн төв цэгийг дайрсан хөвчийг юу гэдэг лээ хүүхдүүд ээ? Радиус нь 3 см гэж өгөгдсөн байна. За бүгдээрээ тэгвэл одоо диаметрийг олцгоё. За диаметрийг олохдоо D тэнцүү R үржих нь 2 гэсэн томьёогоор бодно. За D тэнцүү радиус нь 3 см гэж өгсөн учраас 3, үржих нь 2. За тэгвэл диаметр нь 6 см гарах нэ. За гэрийн даалгавраа бүгдээрээ тэмдэглэж аваарай хүүхдүүдээ. Радиус нь 6 см бол диаметрийг олоорой. Радиус нь 15 см бол диаметрийг олоорой гэсэн бодлогыг гэртээ бүгдээрээ бодоорой. За хичээл идэвхтэй оролцсонд баярлалаа.